байна. За тэгээ бид нар одоо Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд 2 эгч нэг ах нь ингээд амьдардаг юм байгаа. Доронтой аймгаас бас ах дүүнэр нь бүгд ирээд байгаа. Ингээд бид одоо нийтдээ одоо 20 хамаатан садангууд нь бүгд ирчгээд дүүгээ одоо угтаж авах гад сэтгэл догдлоод хүлээгээд байж байна. За эх орондоо ирсэн өнөөдөр маш их баяртай байна. Маш олон хүмүүс тосоод за олимпийн хэмжээнд анх удаа гараад хүрэн медалийн боловс санглаа. За олимпийн хэмжээнд би яг сая өөр сэтгэл зүг бариад бас яг олон улсын тэмцээн шиг бас тоглолоо. Тэгээд өмнө дандаа тоглож исэн тамирчдаагаа тоглож өмнө ялагч исэн тамирчнаа илүүж ялж сайхан хариу гарч медалийн боловс санглаа Францын тамирчид хожигдоод хүрэн медалийн боловс сангаад эх орондоо ирлээ. Эх орондоо ирсэн маш сайхан байна. Наашаа ирэхийг маш их хүлээлээ. За Азийн наадмаар анх төрүүлээд дотроо уужсэн одоо олимпийн их аварга олимпийн медаль үлдлээ. Тэгээд тэрэндээ зорилго тавиад бэлтгэл сургуультай хийжсэн. Тэгээд маш сайхан байна. Өнөөдөр энэ медаль аваад явж байгаа маш баяртай. Тэгээд энэ медалийг авахд маш олон хүчин зүйлс туссан. Манай хил амгалт ерхий газар LG спортоор манай ах トゥ үзэг компани хамт олон маш их үйлс. Миний бэлтгэлийг цуг хангадаг, бэлтгэл цуг үйдэг найзууд нь дүүнер маань, тэгээ багш нар маань, үеийн багш нар маань маш анхаарч бэлтгэл сургуультай байсан өвчин бас ирэх зэрэгтэй намжтай үзүүлээ явж байна. За манай Отгонлаа бол үнэхээр дэлхийн тамирчин гэдгийг харууллаа. Сая одоо 60 кг-ийн төрүүлсэн Бразилийн Концезо Робсоныг бол урд нь Коби олон улсын тэмцээнд 2 удаа ялж байсан. Дэлхийн аварга шалралт тэмцээнд Алматагийн дэлхийн аварга шалралт тэмцээнд 2013 онд одоо шүүгчийн одоо торгуулаар ялагдал хүлээсэн ч гэсэн одоо манай Отгонлаа бол одоо ямар тамирчин гэдгийг харуулж одоо дэлхийн хэмжээний тамирчин гэдгийг үнэхээр харуулж чадлаа. Та бүхэндээ маш их баярлж байна. Ер нь манай энэ тамирчид одоо бусад 5 тамирчин бол ер нь аль ч медальд хүрэх боломж байлаа. Маш сайн тоглолоо бид хүн бол энэ бол яг цагаагаар бол янз янзын шалтгаан бол байсан. Эдрийг бол бид нар үүсэхгүй. Гэхдээ бол манай энэ тамирчид ялангуяа манай бусад тамирчид залуу тамирчид олон байсан болохоор энэ дараачийн олимпиад энэ тамирчид маань ер нь дамжид гаргахад бол ер нь маш өндөр сэтгэлтэй, бодолтой бид нар хүн бол сэтгэл өндөр байгаа. Зүгээрээ бахарч байна. Багасаа хөдөлгөөнтэй тийм л хөгжсөн да. Одоо мэдүү ялчгаасаа одоо энэ яаж ийнэ гэд би чи ер нь унтахгүй байсан шүү дээ. Ер нь 90 дүүгээ. Тэгээ одоо мэдүүч ялчлаа. Одоо дараачих нь юу болох вэ гэж бас гордож байсан. Тэгээд яг одоо бас цаанаасаа бас болохгүй юм бол бүлэн байна. Тэгээ мэдүүг бас цаад газар бас өвчсөн болохоор бас тэгээд л одоо яах вэ? Бүр медальтай одоо болно л гэж одоо их байх гэж явна даа.